Сайн байцгаана уу? Миний Монголын илгэнэгт хаартай ахын дүүсэн бурхны хөө агуу суутгүй Баярбаатар мэдчилж байна. За манай алдарт дуучин Самандын Жавхлан өчтөр алдарт дуучин Төвшин Жаргалын баясгаланд гэрлэх санал тавьжээ. Манай жахаах нэрээс үнэхээр нахаал бүдүүлэг юм байна. Яана. Манай хөдөөнийх нэр бүтэхгүй. За жахаах өчтөр тэр баясгалын ихчид нэг сүүн бүгж өгч юм л та тийм ээ. Тэрнийг би нэг хальт харлаа. Нэг 10 жилийн хүүхдэд 20,000 төгрөг архинд өгүүлж байгаа юм. Йоо. Арай бүдүүлэг юм а тийм ээ. Нэг гараараа нэг хоноо ирсэн. Нөгөө гараараа мэгш. За тэгээ энэ үйл явдал дээрээс би нэг 3 юм бодлоо. За нэгдүгээрт голсон юм голд орноо гэж. Манай муу жавхаа агч тийм ээ. Манай баясаа агчийг ч мөн чих голж исэн да 2003 4 оны үед. Манай баясаа агч суучих гээл. Араас нэг үгээл жавхлын их талж ирсэн их фэтэж исэн да тийм ээ. Цааш та анхаарч яв зөө. Эр хүний замыг үзэн урчшөө. Нэг тийм байна. За хоёрдугаарт нь манай баясаа агч ч их гүүж иж тийм ээ. Хүссэн юм хүзүүгээр татдаг гэж. Их гүүж суулаад аг хөрх юм зайлвал. 20 жил төвчээртэй хүлээсэн гэж дараа гэж нэг юм суулаа. Тэгээ баясаагчтай хандаж хэлэх тийм ээ. Хүссэн хүзүүгээр татнаа гэж. Зов зүдэрч явж байгаад нэг хүнтэй сууган бол суулаа. Тэгвэл наад хүн ч юм болов байж тээ тийм ээ. Бас л Монголын нилээн хэцүү, нилээн ядар. Тийм ээ. Нилээн зовлонтой хүн байгаа штэ. Нилээн төвчээртэй л амьдрын шүү. Удахгүй чих халуун цулаад лай болоод байв. Баясгалан тэгсэн жавхлан тэгсэн инээ тэргээд лай болоод байв. Тэгээ 3 дугаарт нэг баясаагчигаа тийм ээ. Сэтгэл шимшрүүлэн энэ 20,000 цаас авч байгаа юм шиг. Сүм бүгж авч байгааг нь хараад их өрөвдлөө зайлвал. Тэгээ хөөрхиймийн зайлвал. Ямар үеийн үрээр ингэж явдгийм бол доо гэж бодогдоод. Энэ жавхлан баясгалан хоёр урт насандаа ямар үеийн үртэй хоёр нөхөр байсан юм бол доо гэж би бодлоо. Тэгэл бодоо суугаад байсан чинь энэ хоёр баг ичи арай галдан бушигт зан узар хоёр юм шээ. Урд насандаа тийм ээ. Тэгээ бодоод байсан чи яс боломж вэ шүү. Энэ жавхлан гिच хараад ах чинь Монголоо нэгтгэх нь хамаг Монгол зонголыг аваад байгаа шүү дээ тийм ээ. Энд тэнд очиод манай галдан бушигт таан чи бас тэгж явсан гэж байгаа шүү тийм ээ. Монголоо нэгтгэх нь хамаг Монголоо сэргэн мэрэг явж исэн гэж байгаа зүйл. Бас энэ жавхлан чин галдан бушигттай төс байна хөөш тийм ээ. Тэгээ би бас чааш нүргүүлээ бодохгүй юу? Энэ манай баясаа ихчид энэ зан узартай төс байна уу гэдгсэн чинь. Гүй бас төс байна хөөш тийм ээ. Энэ зан узар хүрчин их Монголд их олон сүм хийд барьсан тийм ээ. Энэ барилгын бизнес эрхэлдэг хүн байсан гэж байгаа шүү дээ. Тэгээ бас цааш нүргүүлээ бодоод байсан чинь энэ зан узар галдан бушигт хоёр чинь хоёулаа лам байсан. Энэ баясгалан жавхлаа хоёр чинь хоёулаа дуучин. Тийм ээ. Энэ галдан бушигт зан узар хоёр чинь ламда хоёулаа шарын шишний лам байсан. Энэ баясгалан жавхлаа хоёр чинь дуучиндаа хоёулаа нийтийн дуучин. Тэгээ энэ галдан бушигт чинь зан узар чинь инх хамгаалан хаантай нийлж ягаад алдсан шүү дээ. Тэгээ хөөх юм зайлвал урд насныхаа үйл өөрийг төлөөд энэ наснда ингэ яваад байгаа болоо гэж бодогдох шиг. Тэгээ өргөжлүүлээ бодоод байсан чинь зан узар чинь инх хамгаалан хаанаас 100 тэмээ ачаа авч гараал Монголд сүм барьдаг байсан гэж байгаа юм. Энэ баясгалан чин энэ Батбаяраас бас мөнгө төгрөг аваад барилга барьдаг тийм ээ. Тэгээ энэ Батбаяр Гөгшүүлзан Батбаярыг чи харсан чинь энэ их хамгаалан хаатай их төстэй юм шиг. Тэгээ цааш нь өргөжлүүлээ бодоод байсан чинь манай энэ галдан бошготын чинь авгаа Ану хатан гэж байсан тийм ээ. Ану хатан чинь бол одоо их сайхан хүүхэн байсан гэж байгаа шүү дээ. Энэ галдан бошготын дүү галдан зэрэнтэйгээ суух гэж яхад нь галдан бошгоч чинь болоож аваа суудсан гэж байгаа шүү дээ. Их сайхан хүүхэн байсан гэж байгаа. Тэгээ энэ Эрдэнэ жимгийг харсан чи гүйм сайхан хүүхэн юм аа. Энэ дөрвч арай Ану хатан зан узар галдан бошгот инх хамгаалан дөрв юм биш үү? Хөрнүүд чи. Энэ дөрөлдөө бас төрцөн ингээл мужигнуулаад Монголыг самраалаа. За нэг иймэрхүү юм бодогдож байна. За тэгээ төгсгөлт нь хандаж хэлэхэд Баясгалан Батбаяр хоёр минь аа. Жавхланг нийлж ягаад алчаа. Эрдэнэ жимэг минь. Тэр Ану хатан чинь
Галдан бошготыг энэ тэрэлжид харуулж өгөх гэж яхад нь хаа байсан увсаас дахиж ирээд урдуур норж харуулад өгцгийг гэлээ. Энэ насандаа энэ жавхлангийн урдуур орж харуулж өгөх гай болов. Нийгэм соёл ондоо болсон 4 5 хүүхдээ бодоорой.